олон нийтийн цагдаа нийгмийн ажилтнаа эднэрийг сонгоцож явах юм. Энийг зогсуулж болохгүй мөн нэгдүгээрт. Дараагийн асуулын Баруун аймаг дээр энэ өвлжилт хөндөрөх нэ ирнэ. Увс ховд Баяуулгийн аймаг дээр. Өвстэй жилийн дээр одоо энэ 26 төсөвдөр тавьж байгаа юм байна уу ирнэ. Хичнээн хэмжээний юу тавьж байна. Аамтмаас ихээр хорогдох төлөвтэй байна. Одоо энэ ховдгол дагаад одоо бугу хүртэл одоо голын эргээр ороод ирсэн байна. Арга угал их хэмжээгээр өргөдөх хандлагатай байна. Байгаль орчны сайд энэ тал дээр одоо нэмж одоо аамтан одоо буудуулах тал дээр одоо ямар арга хэмжээ авахын төсөв төвлөрүүлэх тал дээр тэгтээ төргөд зодуулаад энэ чи өргөдөж түүхэн. Энэ тал дээр асууя. Дараа нь тодруулъя. Аамтны тэжээлийн дараа асуудалтай газруудад яг вэ гэдэг. Байгаль орчны салбар тавигдж байгаа төсөв бол их бага байгаа. Мазаалын хөтөлбөр говийг тархан газар эднэрт бол зарим зүйлийн хамгаалтыг авч бас тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. 2026 оны төсөв дээр бол яг Зэрлэг аймагтын тэжээл дээр хөтөлбөрийн зардал дээр байгаа дүндээ зориулаад дээрээс нь гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа дүндээр зориулаад зохион байгуулалтын хийгээд ажиллажнаа.